За өнөөдрийн бичлэг дээр тэгээс эхэлсэн тэр бумтын ээж гээд Монгол зохиолчийн бичсэн номын талаар ярих болно. Би жижигч бэлчээр том гэдэг шиг гоё ном байла. За энэ номыг яагаад сонгож унших болсон бэ гэхээр шалтгаан гэх юм бол номын зохиолч номынхаа артлын хавцан дээр энэ номынхаа талаар товчхон танилцуулсан байгаа байхгүй. Гэр бүл салалтаас болоод өртөө үлдчихсэн. Тэгээд ганц бие эмэгтэй хэрхэн ингээд бүр өөртөө санхүүгийн хэцүү байдлаасаа санхүүгийн эрхчлөөнд хүрсэн тухайга энэ санхүүгийн эрхчлөөнд хүрэх явцдаа юу үзэж туулсан, юу сурсан бэ гэдэг өөрийнхөө амьдралын туршлагыг энэ номдоо бичлээ гэд бичсэн байсан. Тэгээд номынх нь уртл дээр нь болохоор би чадсан, тааж бас чадна гэж бичсэн байсан болохоор энэ номыг сонгож уншлаа л да. Бид нэр энэ номноос өмнө ч гэсэн маш олон орчуулгын олон санхүүгийн ном уншиж байсан шүү дээ. Одоо маш хэцүү амьдралаасаа өөрийнхөө бизнесийг босгоол дэлхийн хэмжээний брэнд үүсгээл за бүр цахиурын хөндийгөөс хөрөнгө оруулалт татаал ингээл баяжж олон одоо санхүүгийн урам зориг өгөх номнууд түүхийг уншиж исэн. Тэгээд тэр болгоныг уншихад маш их гоё урам зориг авдаг ч гэсэн яг өнөөдөр бид нэр өөрсдийнхөө амьдрал дээр хэрэгжүүлъя гэхээр арай л хол байгаад идэг. Харин энэ тэгээс хэлсэн тэр бумтын ээж гэсэн энэ ном бол яг зүгээр нэг ганц бие хүүхэдтэй Монгол ээж бидний яг энэ амьдарч байгаа өнөөдрийн энэ Монгол нийгэмдэр зах зээл дээр энэ зохиолч бол бүр гадагшаа явж мууж тэгж мөнгө цуглуулсан хүн ч биш юм билээ. Яг энэ Монголын зах зээл дээр ажил хийгээд тэгээд ажлынх нь ингээд өртөө үлдчихсэн учраас цалин өрөлцгөөсөн болохоор давхар ажил хийж мөнгө цуглуулж агаад тэгж агаад хөрөнгө оруулалт хийгээ. Тэгээд хөрөнгө оруулалт хийхдээ гэсэн өөрөө санхүүгийн талаар сайн мэдгүй учраас санхүүгийн талаар суралцаж яваад суралцж байхдаа сурсан зүйлээ яг шууд амьдрал дээр хэрэгжүүлээд ингээд санхүүгийн эрхчлөөнд хэрхэн хүрсэн тухайгаа бичсэн учраас надад бол энэ номноос хэрэгжүүлэх сурах зүйл маш их байгаа юм байна да. Бас хэрэгтэй хүмүүстэй ч гэсэн энэ номноос хэрэгжүүлэх зүйл маш их байгаа юм байна да гэж бодсон үднээс энэ номыг сонгож авсан байгаа. За юуны түрүүнд тэгэхээр номын зохиолчоо танилцуулъя. Зохиолч маань Инх Март гэдгийг юм байлээ. Тэгээд гэр бүлтэй болохоос өмнө бол ажил хийдэг байхдаа бол ганц бие хүн ч нүү зарлага багтаа шүү дээ. Тийм учраас авсан цалингаа бол сайхан бүгднийг үржигдэг байсан юм байлээ. Ягаад гэвэл зарлага багтаагийн дээр шууд өөрөө орлого олж байгаа учраас юу гэсэн бүгдээ авдаг ингээд сайхан үрээл байж идэг байсан юм байлээ. Тэгээд гэр бүл болсон. Тэгээд гэр бүл болохтой болохоор ганц цалингаараа ч гэсэн би аягүй гоё ингээд хангалуун амьдардаг байсан юм чинь гэр бүл болчих юм бол хоёулаа цалинтай юм чинь бүр гоё амьдрах байх та гэж бодсон чинь эсвэргээрээ гэр бүл болсон чинь бүр зарлага нь ихтэл арай гिच ингээ юмаа хүрэгдэг болж эхэлдэг. За тэгээд хоёулаа цалинтай учраас номын зохиолч маань цалингийн зээл авчих юм бол тэгээд зээлийн бол өлхөн дарчнаа гэд тэгээд өөрөө цалингийн зээл авдаг. Тэгээд хос хоёр маань хүүхэдтэй болсон чинь нөхөр нь бол ингээд салаад явцдаг байгаа. Тэгээд салж явахдаа бол ингээд зээлтэй байгаа штэ. Хоёулаа дундын авсан зээл байгаа штэ гэсэн боловч нөгөө нөхөр нь бол миний нэрдээ байдг учраас ингээд ер нь бол надад хамаагүй гэх ингээд хаяад явцдаг юм байлээ. Тэгээд номын зохиолч маань ер нь бол нэлээд залуу насандаа ингээд цалингийн зээлтэй тэгээд хүүхэдтэйгээ ингээд үлддэг. За тэгээд цалингийн зээл чинь угаасаа нөгөө хүнээс нь асуухгүй шууд банкныхаа данснаас татаад аваа явчихж байгаа штэ. Тэгээд зохиолч маань хүүхэдтэйгээ хамт үлдэгдэл мөнгөндөө арай ядан ингээд хүргэж амьдэрдэг. Тэгэнгүүт арай ядан хүргэж амьдарч идэл ямар нэгэн баяр ёслол ч юм уу те нэг юм гинтийн зүйл тохиолдох юм бол найзуудаасаа ч юм уу ингээд мөнгө зээлэл амьдраад исэн юм билээ. Тэгсэн чинь нэг өдөр ингээд мөнгө зээлүүлсэн хүн нь гэрт нь ирээд мөнгөө нэгтэг. Тэгээд вэжсэн чинь нөгөө хүүхэд нь тэр мөнгө нэгж байгаа хүн лөө ингээд бүлтээгээд юу ч дуурахгүй ингээд хараад байж байгаа байхгүй. Тэгсэн чинь нөгөө номын зохиолч маань хүүхдийнхаа харцыг харсан чинь хүүхэд нь хэдийгээр ямар ч үг хэлэхгүй байгаа ч гэсэн дотроо л ээжийнхаа байр байдлыг бүгднийг ойлгож байгаа юм байна да гэдг нь нүднээс нь бол илтвэсэн гэсэн. Тэгээд номын зохиолч за ерөөсөө би ингээд цаашдаа бол ингэж амьдарч болохгүй юм байна. Санхүүгийн тал дээр ингэж яваад ивэл болохгүй юм байна гэд өөрчлөгдөх шийдвэрийг гаргадаг байгаа. За тэгээд өөрчлөгдөх шийдвэрийг гаргасныхаа дараа зохиолч маань бол маш олон санхүүгийн талаар ном уншдаг, санхүүгийн олон сургалтуудад суудаг. За тэгээд хамгийн түрүүнд хийсэн зүйл нь болохоор орлого зарлага хөтлөж эхэлсэн юм байлээ. Уул нь бол ингээд угаасаа цалингийн зээл мэлтэй тэгээд амьдралдаа мөнгөнд хүрэлцэхгүй байгаа шалтгаанаар бол ийм шалтгаануудаар хүмүүс одоо орлого зарлагыг болгол нэлээ хөтөлдөггүй ингэний угаасаа хөтлөлөө гэд яах юм бэ ямар ч үр дүн байхгүй штэ гэдэг. Гэхдээ номын зохиолч бол амьдралдаа үнэхээр өөрчлөлт гаргана гэж шийдсэн учраас орлого зарлагаа хөтөлж эхэлдэг байгаа. За тэгээд орлого зарлагаа ингээд хөтлөж эхэлснийхаа дараа хамгийн түрүүнд ойлгож авсан зүйл нь болохоор бид нэг хэлдэг штэ тий одоо өөрөө өөрийгөө шагнанаа гэл нэг худалдаа авалт хийдэг ч юм уу тий. За нэг ганц л удаа амьдрахын юм чинь гоё амьдрах хэрэгтэй штэ гэх мэтэр ингээд янз бүрийн ингээд хэрэгтэй хэрэггүй худалдаа авалтууд хийдэг штэ. Тэнгүүд номын зохиолч маань орлого зарлагаа хөтлөөд эхлэнгүүт хэсэг хугацааны дараа нөгөөдүүлээ ингээд дүгнээд ихэсэн чинь ямар их ингээд хэрэггүй зардал үрдэг юм бэ гэдгийг ойлгосон гэсэн. Тэгээд ойлгосон зүйл нь болохоор би өөрийгөө ингээд юм худалдан авах та тий өөрийгөө шагнаж гинэ гэж боддог байсан чинь эсэргээрээ санхүүгийн хувьд бол би өөрийгөө шийтгээд байгаа юм байна гэдгийг ойлгосон гэд тэгээд орлого зарлагаа хөтлөөд ер нь бол хэрэггүй зүйл би маш их мөнгө үрдэг юм байна гэдгийг олж харсан учраас зарлагаа таньж эхэлдэг байгаа. Тэгээд зарлагаа танах тал дээр болохоор зохиолч маань ингэж ütсэн байлээ. Энэ зарлагаа
танна гэдэг бол зүгээр л ингээл юм ахгүй твчхийг хэлээгүй. Учир утгагүй твчхийг хэлээгүй. Харин зарлага танна гэдэг нь юу илүү үн цэнтэй вэ? Энэ мөнгийг юунд заруул хамгийн их үн цэнтэй байж болох вэ гэсэн юмны үн цэнийг ялгаж сурахыг болвол зарлага хянах гэж хэлж байгаамаа гэж үтсэн байлээ. Тэгээд зарлага хийж эхэлснийхаа дараа 2 дугаар алхам болохоор орлогоо өсгөх дээр анхаарч эхэлдэг. Орлогоо хурдан өсгөөд өрөө дарах дээр ажилладаг. За гэхдээ номын зохиолч маань бол өрөө дарах гэж бол бүр 5 жилийг зарцуулсан гэсэн байлээ. За орлогоо өсгөх дээр болохоор зохиолч маань 2 давхар ажил хийж эхэлдэг. Тэгээ давхар ажил хийхдээ болохоор нөгөө нэг бор өндөр орон нутагт амьдардаг юм байлээ. Тэгээд 2 дахь хийж эхэлсэн ажил нь болохоор жоншны үйлдвэрт жонш чулуу хоёрыг юм ялгадаг ажил хийсэн. Тэгээд эмэгтэй хүн тийм жонш ингээ ялгадаг ажил хийх юм бол нэлийн биед нь бол хүнд гэсэн үг шүү дээ. Тэгээд сүлд бол нуруу нь өвдөд бас энэ ажлаа болсон гэж бичсэн байсан. Гэхдээ нөгөө хүнд ажил учраас нэлийн өндөр орлого авдаг байсан. Тэгээд өндөр орлого авдгийнхаа хүчин дээр өөрөө бас системтэйгээр маш хурдан дарах боломж олцсон. Тэгээ хоёрт бол би ингээд давхар ажил хийгээд орлогоо өсгсөн гэж бичсэн байлээ. Тэгээд орлогоо жоохон өсгөөд эхлэхээр өрөө дарахынхаа хажуугаар зэрэг гэж хэлээ. Зөвхөн өрөө дарах дээрээ төвлөрөх биш, өрөө дарж явж байхдаа зэрэг хуримтлал үүсгэсэн гэсэн мэлээ. Тэгээ хуримтлал үүсгэхдээ болохоор баримталсан зарчим нь бол бага байсан ч хуримтлуулна. Ихэвчлэн ингээд хуримтлал үүсгэж чаддаггүй хүмүүсийн талаар энэ ном дээр бичсэн байлээ. Тэдгээр хүмүүс нь болохоор одоо надад хуримтлуулах мөнгө алгаа. Ийм бага мөнгийг хуримтлуулсан ч яадгийн хуримтлуулаагүй байсан ч яадгийн гэдэг ер нь бол надад хуримтлуулах жоохон л мөнгө ах чи энийг эн чинь нэг тийм үр дүнд хүрэхгүй штэ гэд хүмүүс хуримтлал үүсгэж чаддаггүй гэж бичсэн байлээ. Номын зохиолч маань болохоор бага байсан ч хуримтлуулна. Тэгээд хуримтлуулаад хадгалаад эхэлсэн бол тэр мөнгөндөө огт гар хүрэхгүй гэсэн ийм л энгийн зарчмыг баримтлаж хуримтлал үүсгэж эхэлсэн гэж бичсэн байлээ. Тэгээд эхний 1 сая төгрөгөө хуримтлуулчаад бүр ингээд өөрийгөө бүр овоодоо гэж ботсон гинэ. Сая төгрөг хуримтлуулчаад тэгээд ингээд энэ номыг уншиж хахад ер нь бол манай зохиолчийн ингээд амьдралдаа баримтлагдаг зарчим нь бол жижигээр ихэл гэдэг зарчмыг нэлийн баримтлалт юм шиг санагдсан. Хуримтлал үүсгэх гэсэн ингээд 1 саяыг хуримтлуулангуудаа би ч бүр овоо штэ, би ч бүр аюулгүй сайн юм биш штэ гэл ингээд өөрийгөө магтаад өөрийгөө дэмжсэн гэж аахгүй. Тэгээд яг амьдрал дээр ингээд бид нэр юм хийж эхлүүлэхэд өөртөө итгэх итгэлэл аюу хэцүү, дутуу байдаг. Тэрнээсээ болоод эхэлж чаддаггүй. Тийм учраас өөрийгөө дэмжих, өөртөө итгэх, тэгээд өөртөө итгэх итгэл гэдэг бол шууд ингээд бий болдог зүйл ш. Энийг баг багаар усалж тордож бий болгодог юм а. Тийм учраас жижигэн амжилт болгон дээрээ өө би чин овоо штэ, өө би чин энэ хүртэл алхаад ирлээ штэ гэж өөрийгөө магтаж ингэж өөртөө итгэх итгэлээ байн гуслаараа гэж бичсэн байлээ. За тэгээд хуримтлалыг бол бас тэгж бичсэн байлээ. Нөгөө ингээд жоохон химнэлт үүсгээд хуримтлал үүсгээд эхэлж байгаа штэ. Тэнгүүтээ зохиолч маань энэ химнэлт гэдэг чинь бас нэгэн орлогын их үүсвэр юм байна гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Тэгээд зүгээр хэмнэх биш би бас нэгэн ингээд орлого олж ийна мөнгө ингээд урсгаар гаргах байсан зүйлсийг авч үлдэж байгаа учраас энэ ч гэсэн бас орлогын нэг үүсвэр их үүсвэр болж болох юм байна гэсэн юм харах өнцгтэй болсон гэж ütсэн байлаа. За үүнийхээ дараа болохоор номын зохиолч маань хөрөнгө оруулалт руу орж эхэлдэг. За хөрөнгө оруулалт руу ороход бол хамгийн түрүүнд хадгаламжнаасаа дараагийн одоо таны оруулж болох хөрөнгө оруулалт арай нэг шат агсан дараагийн алхам бол бонд гэж ütсэн байлаа. Ягаад гэвэл бонд гэдэг бол бусдад хөрөнгө оруулалтыг бодвол хамгийн эрсдэл багтаанд байдаг. Тэгсэн хэрнээ хуримтлалт энгийн банкны хадгаламжаас бол өндөр хүүтэй байдаг учраас бондоос хэрэглүүл зүгээр шүү гэд. Тэгээ номын зохиолч маань өөрөө бол хуримтлал үүсгэж агаад 10 сая төгрөгөөр хамгийн анх бонд худалдаж авч исэн гэж хэлээ. Тэгээд жилийн 21% хүүтэй бонд худалдаж авч исэн. Тэгээ хамгийн анх нөгөө хувьцаа бонд гэдэг зүйл рүү орохоор ч яг мөнгө нь ирэх юм уу ирэхгүй юм уу гэл ингээд нэг юм хийж үзээгүй зүйлийг хийж байгаа учраас энэ яг найдвартай юу гэсэн эргэлзээ байгаа штэ. Тэгэхээр номын зохиолч маань 10 саяар ингээд бонд худалдаж авчаад тэгээ жилийн дараа мөнгөө буцаагаад авахтаа тэр хүүгийн бас буцаагаад авахтаа бол энэ чи айгүй ингээд болтгийн юм байна, жинхэнэ юм байна, үний юм байна гэж итгээд цаашдаа ингээд хөрөнгө оруулалтын талаар бүр их судлах итгэл найдвар нь төрөөд цаашдаа судлаад явсан гэсэн. За номын зохиолч маань бас дээрэс нь одоо хөрөнгө оруулалтанд бол алт худалдаж авдаг юм байлаа. Ягаад тэгэхээр алт гэдэг бол нөгөө валютын ханшны зөрүүнээс болоод хэлбэлцэхгүй, үн цэний алдахгүй, харьцангуй юм тогтвортой зүйл байдаг учраас алт худалдаж авдаг. Тэгээ алт худалдаж авах нь бол хүүхдийнхаа ирээдүйд зориулж ингэж алт худалдаж авдгаа гэж ütсэн байлаа. Тэгээ алт худалдаж авах ч гэсэн зохиолч маань нөгөө багаас жижигээс эхэлдэг зарчимтай хүн юм болохоор 1 грамм алт анх худалдаж аваад эхэлж ийсэн. За үүний дараа бол зохиолч манаас хувьцаа авдаг. За хувьцааны талаар бол зохиолч маань бол жижигхэн бага мөнгөтэй байсан ч гэсэн хувьцааг бол шууд өнөөдөр эхлэх боломжтой байдаг. За тэгээд хувьцааны хамгийн гой давуу тал нь юу вэ гэхээр таныг гой төвчээртэй болгодог те. Шууд ингээл арилжаа хийгээл зараал аваад зараал байх биш яг
урт хугацаанд хөрөнгө оруулах үүднээс та хувьцааг авах хэрэгтэй шүү. За тэгээд хувьцаа бол танд ингээд санхүүгийн сахилга бат суулгаж өгдөг, төвчээр суулгаж өгдөг, бас зөвхөн хөрөнгө оруулалт мөнгнөөс гадна бас таныг ингээд сэтгэл зүйн дархлаатай, санхүүгийн дархлаатай болгож өгдөг зүйл шүү гэж утсан байлээ. За мөн дээрэс нь хувьцаа гэдэг зүйлийг бол бага мөнгөөр эхэлж болдог учраас маш олон ингээд хөрөнгө оруулалтын ч юм уу санхүүгийн сургалтанд суусан ч гэсэн тэрийг яг амьдрал дээр хэрэгжүүлэхгүй бол шууд мартагддаг шүү дээ, тий. Харин хувьцааг бол ингээд бага мөнгнөөс эхэлж болох учраас хэрвээ та хувьцааг шууд эхлэх юм бол сурсан мэдснээ нөгөө талбартай болчихно гэсэн үг. Өнөөдөр та хувьцааны талаар, санхүүгийн талаар сурсан бол та өөрөө бага хэмжээгээр хувьцаа авч байгаа болвол нөгөө сурсан юмаа шууд хэрэгжүүлэх танд талбар байгаа гэсэн үг шүү. Тийм учраас хувьцаа бол таны суралцах талбар, дархлаатай болох талбар, тэгээд дээрэс нь мөнгөн одоо ашиг нь бол угаасаа орж ирэх учраас давхар ийм ашигтай учраас хувьцааг бол заавал шууд эхлээрээ гэж бас санал болгосон байлээ. За тэгээд номынхаа төгсгөл хэсэг л болохоор номын зохиолч өөрийнхөө амьдралын бас гоё зарчмуудыг бичсэн байлээ. Жишээ нь хамгийн их ингээд сэтгэлд үлдсэн зүйл нь болохоор та ингээд өөрийгөө хэн гэж харна, тэр таны хязгаар гэж утсан байлээ. Та өөрийгөө хэн гэж харж байна? Та өөрийгөө юу гэж тодорхойлж байна? Тэр чинь л таны хязгаар шүү гэд. Тэгээд энэ номыг яг уншаад дуусахад бол нэрэл номын зохиолч уртаалт нь би чадсан таач бас чадна гэд бичсэн байгаатай адилхан нэрэл яг миний энэ амьдарч байгаа нийгэмд яг адилхан надтай адилхан хүн, гэхдээ бүр надаас илүү хэцүү нөхцөл байдлаас эхэлсэн хүн те, ганц бие, хүүхэдтэй, цалингийн зээлтэй ээж ингээд өөрөө санхүүгийн талаар суралцаа сахилга баттай явсныхаа учраас санхүүгийн эрхчлөөнд хүрсэн тухайгаа ингээд бичсэн байгаа харна. Нэрэл би ч гэсэн ийм сахилга баттай байх юм бол бас чадах юм биш үү гэсэн мессежийг бол үнэхээр авч чадчихжээ. Тэгэхээр амар тийм том биднээс арай хол санхүүгийн номноос илүүгээр яг уншаад энэ нийгэмдэр хэрэгжүүлэх боломжтой заавар зөвлөгөө өгсөн ном юу байна гэж хайж байгаа хүмүүстэй санал болгох үүднээс өнөөдрийн бичлэг дээр энэ номыг танилцуулаад тэгээд дараагийн бичлэг дээр бол бас яг энэ номтой адилхан шууд амьдрал дээр хэрэгжүүлэх боломжтой хэрэгжүүлэх зүйлсийг заасан практик номыг ярихыг хичээх болно. Тэгээд дараагийн бичлэгээр бол зэйтүр баяртай.